Маш чухал нэг зүйл хэлэхэд ямар ч төрлийн хээтэй материалаар хувцас хийж байгаа бол тухайн материалтай тохирсон завгар хамгийн чухал гэдэг. За би сүүлийн үед тренд болоод байгаа погодод буюу цэгийн хээтэй материалаар топ ойсон. Би ерөн тренд тагаад идэг төрлийн хүн биш. Сүүлийн үед миний бодол бол хүн трендийг өөртөө тохируулан хэрэглэх хэрэгтэй байна гэж ерөн боддог болсон. Яагаад гэвэл хүмүүсийн худалдаа авалт нь маш олон жижиг бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн эргэлт болдог шүү дээ. Энэ топ оёх гэсэн чинь манай ажлын бэр тогны хязгаарлалтанд орсон. Тэгээд цун болохоор нөгөө тогны хязгаарлалт яваад идэг штэ хоёрын дагуу. Өвлөн дийлэхгүй тасалчин, зон нь болохоор хязгаарлалт хийж чин за битгүй. Тэгээ ийм үедэд надад ганцхан л юм бодогдож байгаа тэр нь юу вэ гэхээр уламжлалт тийм нэг маниулын барилтай оюутны машинууд байдаг штэ. Тэр оюутны машиныг би бол маш их сансан. Тэгээ тог байхгүй үед би ингээд ахын сингри машиныг ингээд гараа сарватл эргүүлсэн. Тэгээд ер нь олигтой нэх ойж чадаагүй захын л ойсон дөө баг хэдэн минут ч эргүүлсэн битгүй. Намайг жоохон бахад айл болгон тийм гар машин байдаг гэсэн санагдаад байгаа юм. Манай гэрт ч байдаг гэсэн. Тэгээ би анх 4-р ангида ээжийнхэн тэр ойдлын машин дээр өөртөө юбг хийж анх ойдлтой танилцчихсан байхгүй юу. За бэлэн басан топ өмсөж үзлээ. Би биш AI модель өмсөлж байгаа шүү. Би бац дээр юм биш. Намайг ямар царайтай хүн байдгийг хармаарай бол миний өмнөх рилүүдийг үзээрэй. Миний рилүүд таалагддаг бол share, like, comment үлдээгээрэй. Баярлалаа.